Зочин уншигчийн сонгосон номоор аялдаг Alpha Books подкастын маань энэ удаагийн дугаарт Алдар тэхийн 2 дугаар одонд Mrs World Mongolia 2018 улсын анх дугаар уралдааны тэргүүн байр үндэсний ялагч Алтан одын дэлгэр цэцэг маань өрг дээр ирээд байна. За тэгийн маань ямар ном сонгосон бэ? За юуны өмнө өрсөнд баярлаа. Тэгээд би Бар ээж гэдэг номыг сонгож авчирсан. Гэтэ би яг уншаад эхлүүлж исэн байхгүй юу? Тэгээд яг урилга ирээд яж хат яг тухайн моментд уншижсэн номоо тэгээд дуусгаад тэгээд ирлээ. За гоё бас сонирхолтой ном сонгосон байлээ. Би бас харчаад яг өөрийнх нь сэдвтэй тун санагдсан. Тийм тэгээд ингээл өмнө нь бол айгүй их ингээл уран зохиолын ном ч юм уу те нэг тиймэрхүү одоо нэг мэдлэг авах гэсэн номнууд уншдаг байсан бол одоо ерөн сүүлийн дандаа юм хүүхэд хүмүүжлийн номнуудыг айгүй их уншдаг болсон мөлий ингээ хараад тахад тэгээд яг сүүлийн уншсан ном маань Бар ээж маань байж таарад тэгээд аваад ирсэн. Mrs World 2018 яг одоо олон улсын тайзнаа Монгол эмэгтэй тэр тусмаа Монгол ээжийн нэр хүндийг одоо маш өндөрт өргөсөн байгаа шүү дээ. Тухайн үе тайзан дээр нэрээ сонирхуулахад Монгол ээж бусад одоо улс орны оролцож байгаа гоо ээжүүдээс юугаараа ер нь онцлог юм шиг чамд санагдсан бэ? Яг тухайн үед бол яг ингээд гаргаад хэлэх гэхлээр нэг юм ямар гэдгээ хэлж мэдэхгүйс ахгүй юу. Тэгээ яг энэ номыг уншсны дараа би яг буцаахгүй барууны ээж, дорны ээж гэдэг одоо ийм нэг хоёр юм гараад байгаа ш. Тэгэхээр бид нэр яг Аз ээжүүд гэдэг утгаараа хүүхдүүдтэй илүү юм хариуцлагатай, илүү юм шаардлагатай ханддаг ч юм уу те. Айгүй их нөх хүүхдүүдийн араас ингэж хөөцөлддөг юм билэ. Хоолоо идээд өгөөч, ингээд өгөөч гэл те. Тэрүүгээр айгүй ялгаатай болов гэдгийг би айгүй харсан шүү дээ. Ер нь тэгэл буцаагаад амар кэр хийхтэй одоо хол агаа ч гэсэн байнгын уцаар яриад ингээл бусад ээжүүд маань болохоор зөвхөн тухайн үед моменттай ач холбогдлоо өгдөг ч юм уу те. Тэрүүгээр айгүй ялгаатай надад санагдчихсэн. Яг ойр дотн хамт өрөөндөөсөн хүмүүсийг харж хахад зөвхөн нэг юулуугаа одоо коуч одоо нэг багш руугаа ч юм уу залгаал би одоо юу өмсөх үү би яах уу те үсээ янзлах уу гэж асуудаг бол бид нар бол хамгийн дөрөнд ирээл гэрлүүгээ залгаал хөөе нөгөө хүүхдийнхаа формыг бэлдээрээ тэрийн дээр нөгөө маргааш тийм хичээл норын шүү даалгавраа хийлгэсэн үү гэл ард үлдсэн хүмүүс лүг яриад ямар хоол идсэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр айгу тийм талаараа ялгаатай болов гэж харсан. Ер нь бол яг саяны ярьсан сэдвийг хоёлаа эхлүүлэх юм байна. За Эми Чуугаас эхлэхөө. Эми Чуугийн маань одоо Бар ээж гэдэг ерөнхийдөө бол Эми Чуу маань 5 ном бичсэн байдаг. За тэгээд бичсэн 5 номных нь Бар ээж буюу яг одоо англи өөрийнх нь одоо их хэл дээр бол одоо Бар ээжийн тулаан Heaven Battle of Tiger Mother гэсэн байдаг тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр их өрнөлүүд явж байгаа шиг байгаа. Тэгээд энэ сэдвээс хоёлаа эхлэх үү. Яагаад бичих болсон юм? Номоо бичих болсон шалтгаан. Тэгээд яагаад Бар ээж гэж номоо нэрлсэн юм? Ер нь бол миний ойлгосноор бол номоо бичих болсон шалтгаан хүүхдтэй нэг жоохон дийлдээл ингээл бас нэг арга барилаа болохгүй миний зөв ч юм болоо буруу ч юм болоо гэдэг нэг эргэлзээд ирж байгаа үе байгаа шүү дээ. Би хитрхи чанга өсөгчвөө эсвэл те хитрхи ингээд хүүхдүүдийнхээ эрхэнд халччихвөө гэ өөртөө эргэлзээд ирэх мөчтөө энийг ингээд бичиж гэдэг санаа нь орж ирсэн ирээд Тэнгутаас номныхаа нэрийг өгөхтээс айгүй их эргэлзсэн мэсэн шүү дээ. Ямар нэр хүү яах вэ их үү гэж дөөрөө бас хэлсэн мэсэн те би бол бар жилтэй би бар ээж бар жилтэнгүүд хүчтэй төрөмгий одоо тий яг бусдыг ингэж жоохон байлдан дагуулах одоо тийм байдаг учраас хамгийн сүүлд яах вэ яг Бар ээж гэдэг одоо энэ нэрийг сонгоод өгсөн гэд өөрөө бас бичсэн байсан дүгнэлт дээрээ. Тэгэхээр би өөрөө бас баржилтай. Яг асуух гэж байна. Яг энэ номыг уншиж байхад яг би өөрөө баржилтай. Тэгэхээр би бас яг Бар ээж болж таарсан. Ерөнхийдөө зан чанар, характер одоо нэг тиймэрхүү нэг хаяа нэг гаргаж байгаа юмнууд нь бас их төстэй санагдсан надад. Тэгээд миний хувьд болохоор яг бас хүүхдүүдээ яг Эми Чуу шиг ингэж хүмүүжүүлэх ч юм уу те яг тийм хатуу байр суурин дээр байж чаддгүй л те яг үнийг хэлэхэд жоохон барууны гэх юм уу те хэв маяг одоо бидний одоо яг амьдарч байгаа нийгэм орчин цаг одоо мэдээлэл хүүхдүүд чинь ч гэсэн одоо ингээл авч байгаа те тэрнээсээ шалтгаалаад ерөнхийдөө жоохон бас суул те бас нэг өөртөнд нь сонголт өгөх маягаар ч юм уу
тэгж хүмүүжүүлдэг. Гэтэ бас энэ номноос надад яг ингээд бодож яхад айгүй их сурах юм маш их байла. Тэгээд одоо хэрэгжүүлнэ гэж дотроо бас бодцсон явж байгаа. Тэ. Тэгээ дөрөв хүүхэд гэдэг чинь бас айгүй ийм манай дөрөв чинь бас айгүй ойрхон штэ. Одоо том маань 9-тэй, баг нь 3-тай гэхэлэр нэг 2 жилийн зайтай. Тэгэхээр яг ингээд тухайн хөв хүн гэдэг өөрөө айгүй нэг юм өөр байдаг те. Энэ ном дээр ч гарч байгаа том охин София, баг охин Луло хоёулаа эрс одоо нэг хоёр өөр шинж чанарыг агуулсан байдаг ч юм уу те. Тэгэхээр хүн болгон яг өөр өөртөө гэсэн үзэл бодолтой яаж хүмүүжихээс бас нэг шалтгааллахгүй байгаа байхгүй те. Тухайн хүний яг ингээд одоо юунаас алдгийг төрсөн одоо юу одоо яг зан чанар ген одоо ааваасаа авдаг ч юм уу эмээ өвгөөсөө хинээс ч авдаг те. Би бас тэгэж бодсон ш. Тэгэхээр яг хүн болгондоо яг нэг адилхан одоо нэг юм зарчмаар ч юм уу тэгж болохгүй юм шиг надад санагдсан. Тэгэхээр яг тус нь ингээл тулаал те. Яг ингээл өөрсдийнх нь онцлогтонд харуулах юм болов гэж бас бодоод байгаа. Тэгээ маань адилхан 2 охинтой, 2 хүүтэй тий. Миний юм тэгэхээр. За ерөнхийдөө бол бар ээж маань 3 бүлэг хуваагдсан байсан. За их хүн бол хүч чадал, эрх мэдлийн бэлэг тэмдэг. 2 дугаар бүлэг бол бар ээж болоорой. 3 дугаар бүлэг бол бар ээжийн олох болон алдах зүйл гэсэн 3 бүлэг. За тэгээд төгсгөлтөнд дүгнэлтэн дээр нэг 2 3 хуудас хэрхэн энэ номыг хамтдаа гэр бүлэрээ бичиж байсан талаар бичиж төгсгсөн байдаг. За Эми Чуа маань өөрөө бол маш гайхамшигтай бүсгүй байгаа, тийм ээ. Харвардын их сургууль төгссөн, Йелийн их сургуулийн профессор, гэр бүлийнхаа хүнтэй Жэдтэй бол Харвардд танилцдаг. Жэд нь бас Жулиард төгссөн. Тэр хоёр хамт сурж байгаа танилцаад гэр бүл болоод ингээ 2 охины ээж болж байгаа. Эми Чуа бол одоо Америкт төрсэн. Хятад одоо эмэгтэй байгаа тий. Жэд бол одоо бас еврей гэж ярьдаг тий. Тим хоёулаа Америкт ингээ уулзаад гэр бүл болсон. Энэ дээр бас айгу сонирхолтой. Жэд бол одоо бид нар айгу еврей ээж нарын одоо номнуудыг бас айгу сонирхдаг тий. Тэр бас еврей ээжийн онцлог еврей гэр бүлийн еврей хүний одоо онцлогуд гарч байгаа. Гэтэл хятад орны соёл бас ямар өөр талаар гарч байгаа харагдсан. Тэгээд хамгийн гайхалтай нь одоо энэ бүсгүй маань ийм мундаг боловсралтай. Аав нь ч гэсэн MIT төгссөн. Аав ээж хоёр нь одоо анх Америк цагаачлаад ирэхдээ аав нь бол одоо гэр бүл нь асар боломжтой гэр бүл байсан хэрнээсээ өөрөө зөрөөд одоо Америкт сургууль боловсролыг одоо өшөө гүн гүнзгий суралцсан газар орн үзнэ гэд одоо зоригтойгоор одоо өөр алс орн руу яваад тэд нар чинь цахилгааны ч мөнгөгүй одоо хоноод ингээд айлын 4 баха тий 4 хүүхэд мэдлэхэд бас ингээд баг нь бас эрүүл мэндийн хувьд жоохон асуудалтай байдаг учраас Эми Чуа бол их бие даасан одоо хүчрэхийг одоо аав нь яаж хүмүүжүүлж исэн тэр хэсгүүд бас Эми Чуагийн өнөөдөр ийм бар ээж болоход нь гол түлхүүр болсон болов гэж харсан. Тэгээ хоёулаа 1-р бүлгээс нэгдүгээр бүлгийнхаа үйл явдлаас эхлээд явъя тий. Тий 1-р бүлгийн хэсэг маань болохоор их хүн бол хүч чадал, эрх мэдлийн бэлэг тэмдэг гэж байгаа тий. Тэгэхээр яг энэ дээр би 1-р бүлгийг ингээд дүгнж яхад те уншаад яаж яхад яг уу яг л бар ээж те одоо дорны одоо нөх хүмүүжүүлэх арга гэдгээ бол 1-р бүлэг дээр эхний ээлжинд хүүхдүүдэд баг багт бол ямар ч одоо сонголтгүй одоо яг одоо өөрийнхоороо шууд шийдсэн те чи тэгэх ёстой чи онц сурах ёстой чи бүр онц биш бүр шилдэг байх ёстой хизээч одоо хоёрч ч юм уу байх ёсгүй гэдэг те заавал одоо нэг энэ хөгжмийг төгс сур те чи хийл хөгжим тоглох уу эсвэл өөрөө гэдэг сонголт авахгүйгээр чи тоглох ёстой гэж бас яг ингээл тулгацсан те тэгээ өөрөө хэлсэнээс ш надаа ийм 3 зарчимл байдаг те нэгдүгээрт айлын гэрт хонж болохгүй те хүүхдүүдэд хизээч найзанд нь хонуулахгүй хоёрдугаарт хизээч одоо ээд үн ахгүй гэдэг маань одоо бүр шилдэг байх хэвээр бол нэг тийм сонирн биш гэсэн те бүр хасгаад байхгүй тий. Тий ингээд яг ингээд өөрийнхөө яг нэг арга барилаар хүмүүжүүлж байгаа хэсэг гарч байгаа байхгүй. Тэгэл амар ачаалттай тий. Ингээл хичээлээд харж ирээл 5 6 цаг хөгжмийн бэлтгэлдээ яваал тэгэл ээж бас айгүй өөрөө гайхалтай юм ихтэй байгаа байхгүй. Тэг яаж тэр алганыг амжуулаад тий. Тэгсэн хэрнээ өөрөө хажуугаар нь бас
одоо нэг докторийн те хичээл одоо ингээл хамгаалах гал эсвэл өөрөө нэг юм ном бичиж байгаа. Тэгэл хажуугаар нэг сургуульд багшилж байгаа. Тэгэл хүүхдүүдээ ингээл хаа байсан 2 цаг Нью-Йорк руу машинаар ирэл ингээл амар мундаг. Тэнгот бид нар өөр дээрээ бодож удчих. За би нэг өдрийн дотор гэл тэнгот ёо тэгэл төвчрэлт ингээл хамаг цагаа өгөөл ингэж байгаа. Да бас амар ёо стрессж байгаа байхгүй. Тэрний оронд тэр 2 цаг зам дээр зогсож байхаар ингээ бас ингэчүүл гэл бас ингээл аюу их дүнэлтийг ингээл хүн чинь өөр дээрээ болон ингээд аюу тусгаж авд юм бэлээ. Тэгээ нэгдүгээр бүлэг бол ерөнхийдөө яг л тэр гэр бүлийн өөр нөхрөөсөө зөрөөлтэй би зөвхөн өөрийнхөө те энэ хятад ээжийн арга барилаар өсгөнөө нөхөр нь бас аягүй их дэмждэг те хизээч жээд одоо миний эсрэг зогсож байгаагүй миний надлуу нуруугаа харуулдаггүй тэр бол аягүй зөв байхгүй те эцэг их хоёулаа одоо ингэж хоорондоо ингэж сөргөлдөж одоо маргалж байгаа ч гэсэн яг хүүхдүүдийнхээ өмнө болохоор хоёулаа яг нэг байр суурин дээр зогсдог тэр эсрэг байгаа юм аа болохоор хоёулах наахтай ярьдаг ч юм уу те. Тэгэхээр нөхөр бас айгүй мундаг хүмүүсэн те. Ер нь айгүй тийм сэхэтэн айгүй том толгойтой айгүй мундаг гэр бүлээс гаралтай. Тэгээд хоёулаач тэгээд мундаг хүмүүсээс хүүхдүүдээч тэгэж айгүй мундаг хүмүүжүүлж байгаа. Яг тийм ерөнхийдөө ихийн те ээж Эми Чуагийн одоо яг гол байр суурил нэгдүгээр бүлэг дээр гарч ийн гэж би харсан шүү. Тэгээд хамгийн гайхамшигтай хэсэг нь тэр нөгөө нэг маш өндөр одоо цалинтай багш нарыг охтуудаа хөлсөлж авч өгдөг тий. Тэр бүр ингээл хайгаал бүр өста хаанаас ч хамаагүй ингээл өөрөө хайгаал ирэл хайгуул хийгээл хаан мундаг багш байна хамгийн шилдэг багш хаан энэ хамгийн мундаг багш хаан ингээд бүр ингээд хайж байгаа зөвхөн тэднэр дээр аваач сургаал тэр өста айгүй гайхалтай санагдсан надад л тэгэл тэрнийхээ хүчинд хүүхдүүд нь хичнээн дургу байсан ч хичнээн одоо юу байсан ч ер нь л тэгэл яг ээжийнхаа заасан замаар явснараа л яг тэр сүлд гарах бах тий хоёулаа. Тий. Тэгээд ерөнхийдөө бол София Лулу хоёр охины маань гол одоо нөгөө нэг зан характерын өөр онцлогуд гарч байгаа. София маань бол Чуа шиг одоо Эми Чуа шиг өөр шиг нь одоо хэлсэн болгоныг зүгээр ингээд чимээгүй хөөрхөн дуулууртай хийчдэг. Тэгээ маш одоо амжилт бүтээлхтэй. Тэгэхэд Лулу бол бүр эстрэг нөгөө бидний хэлдгээр дайсны зэрэгтэй юу ч хийжсэн ингээд сөрөө зогсож идэг, өөрийнхөө байр суурийг хадгалдаг. Тэгээд бүр ингээд сүултээ ингээд Чуа тэр хоёр бүр ингээд аимшигтай одоо үйлдэлүүд маш олон болж байгаа. Тэгээд тэр 3 настай жоохон охинд одоо сурах гал тэр нөгөө хүүтэн балкон дээр гадаа гаргаад тэгэхэд бол сөрөө зогсоод байгаа байхгүй тий. Тэгэхэд София хизээш тэхгүй Лул болохоор тэр зан характер нь ийм эсрэг байгаа нь одоо тэрэн дээр нэлээд тод харагдаж байгаа шүү. Яг өөрийнхөө байр суурь нь зогсоод байхгүй 3 настай хүүхд яг тэгж зогсож ийн гэдэг бас тэр бол нэг төрөлхийн нэг тэр чанар байгаад байгаа байхгүй тий. Эми чөөгөө одоо дөрмөө зөрчин байжж Лулуг буулгаж авахын тулд одоо нэг нохоо амлаад тэгээд нохоо авч өгдөг байгаа тий. Тэр нь болохоор нөгөө чарганы нохоо. За үйлдвэр нь ямар нэртэй үйлдвэр байлаа. Би бас нохооны талаар яг нөгөө мэдлэг бас таарав. Тий самуэд үйлдвэрийн нохоо. Тэгээ би ингээд Google-ээс харсан тийм хөөрхөн цагаан цав цагаан тийм үсрэхийг тэгээ энэ нохооны онцлог нь болохоор нөгөө нохооны үнэртдэггүй тийм сонирхолтой юм байлээ. Айгуу тийм царайлаг, айгуу хөөрхөн. Тэгээд яг тийм нэг нохоо шиг ингээл амар хэм сурдаггүй юм шиг байна. Айгуу зөрүүд юм шиг байгаа тий. Тэгээд тэгсэн ч гэсэн Эми Чуа ингээд нохоонд хүртэл ач холбогдол өгдөг. Тэндээс юу харагдаж ийн гэхээр энэ эмэгтэй өөрөө угаасаа бүх юмд ингээд төгс байхыг эрэлхийлдэг байгаа байхгүй. Нөө нэг жеттэй те чи нохооныхоо ирээдүйн талаар юу гэж бодож ийн гэсэн чи би барыг тэр хэсэг тэр энэ одоо юу нохооны ирээдүй яриа авчваа. Тэгээд ер нь бол зарим хэсэгтэр ингээл тэгээ өөрөө ядардгүй бахтай ингэхээсээ гэмэртэй бүр ингээл өөрөө бас яг бицэн мэсчтэй бүгдийг хаяад ёо гэд надад тэр бол нэг тийм сонирхолтой бас юм ажил байгаагүй. Гэхдээ бүр ингээ бүгдийг хаяад сайхан орондоо хөвтмөргүй байсан ч би тэгээгүй. Манай найзууд йоганда яваал те гоо сайханд ороод хүүхдүүдээ ингээ орхичоод тэгж яхад би бол хүүхдүүдээ одоо бэлтгэлт нь аваад явдаг ч гэдэм үү те. Тэгэхээр өөрийгөө залиаслан байж яг хүүхдүүдийнхаа төлөө бас бүхий л амьдралынхаа одоо тий залуунасаа ч гэдэг юм уу тий зориулсан бас мундаг ээжийн талаар гардаг.
Тийм тэгэл нөгөө одоо хумс одоо эмгтэл хүний хүсдэг тэр гоо сайхны тэр ол бүх юмыг одоо болж байгаа юм тий. Тэнгүүдээ ганцхан тэр мөнгийг хинд зарж ийн хинд зориулж ийн ерөөсө хүүхдүүдийнхээ боловсролд зориулж байгаа. Хүүхдүүдийнхээ боловсролд ямар ч мөнгө хайрлахгүй байгаа хгүй тий. Хамгийн үнэтэй багшийг ингээл төгөлсөлж аваад хамгийн сайн гэсэн сургуулиудад ингээл бүртгүүлээл тэгэхээр бас тэгэн гутаа ингэж аахгүй барууны ээжүүд болохоор ингээл хүүхдүүдээ сул чөлөөтэй ингээл тааварна гэсэн хэрнээ хүүхдүүд нь томроод ирэхлээрээ одоо эцэг гэх үзэн яддаг ч юм уу те өмнөөс нь сөргөөцөлддөг ч юм уу тэгэл хөшөрсөн ань надаа ингээл асрамжийн газар аваачаад өгчдөг үздээ гэтэл одоо хятад аргаар те дорны аргаар сурсан хүүхдүүд болохоор ээж авдаа загнуулж та те ингэж хатуу чанга аргаар өссөн ч гэсэн улам их хайртай эцэг гэхээ төлөө одоо хөгшөрсөн хань ч гэсэн хажууд асраа байлгадаг тийм байдаг гэдэг бас ялгааг айгүйх гаргасан байсан. Гэхдээ бүгд гэж бол бас бичээгүүлсэн л да ерөнхий хандлага нь тийм байдаг. Бид нар ч гэсэн ер нь бас жоохондоо алгуулсан шүү дээ. Тэгээд загнуулаад ингээл хоолоо хийдэг ер нь дандаа ингээл дуугаад өнгөсний нөмсөд ээж аавч ч юм бол тухайн үед бол яг ингээл амар их ажилдаа өглөө гараад орой ирдэг тий. Тэгэл одоо баг нэгдүгээр ангидаа ч юм уу хоол молоо хийгээл гэрээ цэвэрлээл тэгэл гарч ирэхгүй тий асар бие даацсан тийм байсан байхгүй эргээд харах. Одоо тэгэл ингээл хөөхтүүдэд харахад бид нар өөртөө аягүй өмнөр нь орж юм хийдэг харагдаж байгаа байхгүй. Одоо хоол цаг ингээл баг амд нь идэхгүй гэхдээ амд нь хийж өгөх нь холгүй болоо. Тэгэхээр цаг үе нийгэм маань бас дагаад аягүй өөрчлөгдөөд бүх юм бэлэн болцсон. Одоо нэг гачигдах, дутагдах одоо хомс юм байхаа болоод бүх юм ингээ бэлэн болчихлоор бас одоо энэ одоо хүүхэд хүмүүжлийн арга дээр ч гэсэн айгүй юм өөрчлөлт гарч байгаа юм болов уу гэж бас харагддаг шүү. Энийг яг нөгөө нэг 3 үеэр тайлбарлсан байсан санагдаж байна тий. Одоо нөгөө Америкт орж ирж байгаа хятад одоо эхний 1-р үе одоо нөгөө Эми Чувагийн аавынх нь үе байгаа тий. Тэд нар бол ямар их зовж хөдөлмөрлөж одоо хэдий сурах гэж орж ирсэн ч гэсэн яг нөгөө ажилчин ангитай цагаачийн дүрмээр явж амьдралын төлөө тэмцэж мөнгө хүргэж байсан тэдний одоо тэгж зовж хүрсэн амьдралыг харж өсөж байгаа хүмүүс ямар бие даалттай өшөө их одоо нөгөө өмнөх үеэсээ илүү болж байгаа. Тэ илүү их мундаг боловсралтай, илүү их хөдөлмөртэй, илүү их боломж болцоотой баталтал 3-р үе дээр яаж ийнэ гэхээр энэ хүмүүсийн хүүхдүүд унахыг гэдгээс яаж байгаа юм те бүх юм нь бэлэн болоод өөрийнхөө хүсэл зорилгыг сонсоод барууны хүүхдүүдийн хэв маяг руу ороод явчихж байгаа болохоор тэрэнд их санаа зовж. Би яг энэ дээр нэг юм Японы нөгөө нэг сургамжит үс дотор байдаг штэ 3 дахь үе дээрээ яадаг гэл те хөрөнгөтэй хүн 3 дахь үе дээрээ дуустдаг гэсэн юм байдаг те тэрийг ээжээс ахгүй эхний үе нь болохоор амар хөдөлмөрлөө л те тэрийг харж өссөн хүмүүс яг тэрийгээ ингэжээд Тионгот 3 дахь үеийн болохоор бүх юм бэлэн байж байгаа гот яг ингээд дундаг гэд яг тэрийг өмнө уншижсэн чи яг энэ номон дээр бас ахаа гарч ирсэн. Тэгээ Эми чи өөрөө болохоор яг тэрэнд аягүй их санаа зовоод хоёр охиноо тэгүүлэхгүй тулд ингээ бүр амар хичээгээл чангалал хийсэн юм шиг. Бас л чанга өссөн шүү энэ хоёр хөрх. Тэгээ өөрөө их сургуульд ажиллана, номоо бичнэ, тэгээд гэрийнхээ ажлыг амжуулна. Дээрээс ингээс нь хизээч хаанч бүр алтан дүрмэн аялалд явсан байсан ч энд эндээс төгөлдөр за хийл бол барай явчихж байгаа шиг байна. Төгөлдөр хуураа олох нь аим шиг би бүр энэ толгойн өвддөг юм байна. Гэртээ зүгээр л амраад сайхан аялна гэдэг. Буудал захиалахтаа хүртэл төгөлдөр хуртай юу үгүй юу гэдгийг шалгаал тий. Тэгээд ер нь бол ерөөсө цоцшгүй. Ерөөсө дүрмээ өөрчилдөггүй. Тэгээд нэг хүүхэд ер нь хүний одоо том болсон төлөвшөлт зан хүүхэд байхдаа ямар одоо хүмүүжил авснаас бас их шалтгаалдаг юм шиг санагдсан надад. Эми Чон нөгөө хүүхэд байхдаа нэг юуны олимпиадад ороод нөгөө шагнал гардуулах дээр аавыгаа дуудчихдаг. Тэгсэн чинь аав нь өстэй ингээд очсон чинь Эми Чон мөнгөн медаль 2-т орчихдаг. Тэгсэн чинь аав нь гарахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр чи нэг тал орохгүй бол дахиж намайг битгий юм ичвтер байдалд оруулаарай гэж хэлдэг тийм ээ. Ийм юм дахиж битгий намайг ирүүлж ингэх юм бол ичвтер байдал гэх. Бид нар бол тэр чинь мөнгөн медаль зэтэл 2-р энд орчвол баг гэсэн чинь аав нь тэгэд яг ерөнхийдөө хятад хүмүүс бүгд тэгж өсөгдөг хизээч
бусдын доор орох дурггүй, бусдын өмнө тийм одоо нэг юм шалгалтанд унах ч юм уу те эсвэл нэг юм хин нэгнээс доогуур байх бол айгүй ичгэвтер байдал гэж хардаг байгаа байхгүй тий. Тэгээ ямар ч нэгэ шалгалтанд унсан ч юм уу тиймэрхүү юм хилдэггүй ингээ гүрээ. Тэгийн хувьд аавынхан тавьж исэн хамгийн хатуу шаардлага юу байсан бэ? Одоо саяных шиг юм кейс болж исэн үү? Үгүй би бол өөр айлын ганц охин дээр 2 ахтай. Тэгээ 2 ах маань болохоор нэг эмээ үүдээр маань өссөн. Тэгэл би ээж автагаа гуруулаа айгүй их нэг гадаадд ингэж нааш чаш явж амьдардаг гэсэн аахгүй. Тэг би аавда бүр загнуулчих үзээгүй. Манай аав ерөөсөө айгүй тийм зөөлөн хүн байсан. Надад тийм шаардлага тавьж манай ээж маань ч гэсэн ер нь тийм байхгүй юу. Битгүй би одоо яаж хүмүүцээ бараг те өөрийнхоороо ингээл бүр барууны маягаар хүмүүцээ юм шүү. Барууны маягаар тэгээ дээрэс нь бүр ингээд айгүй тийм одоо юу ч гэхийн эцэг гихаа бүр амар хайранд бүр ингээд алхан дээр тэгээд бүр эрхийн тэнэг манай хамаатнууд наа жоохон бахт чи бүр эрхийн тэнэгстэй хүүхдээ ингэж хүмүүжүүллээ гэж манай ээж хоёрыг амар тэгж мэгдэг гэсэн. Тэгэл би чинь 10 жилийн 6 дугаар ангида Монгол явна гэж зөрсөөр аваад Монголд ээж хоёрыгаа гадаад дүлтээчээд тэр үед манайх яг пошт байсан аахгүй. Тэгээ би ээж хоёрыг үлдээн гутаа Монголд ирээд ээж ха дүүгийн амт. Тэгэл айгу бие дагаал. Тэгээ цаанаас л тэгээ байглаасаа сурцсан шүү дээ. Ер нь яг нэг номоо уншиж явж байхад заримдаа нэг Эми Чуагийн оронд одоо гол баатрийн дүрд ингээд нэг ордог штэ номоо шавж байхад. Гэтэ нэг арай л ерөөсөө орж өгөхгүйсэн. Яг үннийг хэлэхэд. Яг үннийг хэлж чадахгүй байгаа байхгүй тий. Орох гэх юмхт баг ядарч байгаа байхгүй тий. Өмнөөс нь бүр ингээл ядраад амжихуу энд бүр ингэж яаж амжуулаад байна гэл тий. Бид нар ч гэсэн өглөө 6 цагт л босдөө штэ гэл өөрөө бодож байхгүй. Бид нар ч гэсэн өглөө 6 цагт босдог. Тэгэл яхаа 6-ад босоол ингээл өнгөсөөрэй л бүр баг заримдаа юу ч хийж амжихгүй өнгөрцөн. Тэгсэн ирнэ ямар ч чөлөөт цаг гараагүй тий. Тэгэл өнгөрцөн багт яаж ингэж 24 цагийг ажиллаач хийгээл номоо чүчээл нохоогоо салхилуулаад тий 2 хүүхдээ ингээл хоёулангийн нааш чашин зөвөөл ингээл үнгээг тэр гол дүрийн батрлаа орох гэмт бүр өөрөө ирэхгүй ядраад байж шууд буцаж гараад энд. Гэтэ яг авах гэх юм айгүй ихтэй одоо нэг авахын аваад хайхын хай гэдэг шиг авах юм ч их байгаа бас хайх юм ч байсан. Тэгэхээр хүн яг энэ олон мэдээлэл дундаас те одоо бид нар бүр мэдээллийн 90 100 гэдэг шиг айгүй их мэдээллийг өдөр тутамдаа авч байгаа учраас тэрнээс яг шүүлттэйгээр аваад хэрэгжүүлээд гэтээ би бацш ээж болсон те хүн болго нэг удаагаа уншчихад айгүй гимгүү те бүгднийг уншаад энэчнээс ойлгох юм ойлгоод аваасаа гэдгийг бас яг сошиал Instagram story дээр бичиж оруулсан айгүй хүмүүс баярлаа гэж бичсэн байсан тийм. Уншаад үзээрэй гэд бас хүмүүст айгүй юмаа би айгүй хуваалцах туртай байхгүй. Одоо жишээ нь хаа нэг шинэ юм гарна тэгэл тэрийг очиж үзэл гэх юм бол хүү тэнцээд гисэн мөлий тэрийг тэгээд үзээрэй гэл ингээл бусдтай айгүй хуваалцчих тех туртай тэрэндээ өөрөө амар кайф авдаг. Тэгэл эргээд хүмүүс нь юмаа илонгоч чам айгүй баяртай санагдаад байгаа юм чи. Тэгэхээр буцаад хүмүүсээс энэ номныхоо юу ярих бах тийм. За манай подкастны зорилго маань ч гэсэн тийм байгаа тий. Тодорхой амжилтанд хүрсэн хүмүүсийн маань одоо сонгосон өөрсдийнх нь номоор аялж тэр хүмүүсийн үзэл бодлыг илүү их одоо гүн гүнзгий утга учиртай сонсох ийм зорилготой байгаа. Тэгээд дараагийн сэдв рүүгээ хоёлаа оръё тий. 3 дугаар бүлэг буюу бар ээжийн олох болон алдах зүйл. Энэ бол миний бодлоор бол одоо нэлийн одоо энэ номны хамгийн гол утга учир оршиж байх шиг санагдсан. Тэгээд төгсгөл хэсэг дээр бол яг нэг яг жинхэнэ хүний амьдрал орж ирж байгаа юм шиг санагдсан. Төгсгөл хэсэг дээр нөө хүүхдүүд нь томорцсон. Тэнгуутаа яг нөө өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэл эхлэнгуут чинь нөө лулуу маань одоо баг охин ч өөрөө багаасаа юм нэг шазрын амир тийм өөрөх үзэл бодол зогсдог байсан охин ч томорхон ирээр улам ээжтэйгээ сөргөөцөлтөд эхэлсэн тий. Софи бол хөөрхөн юм нэг юм айгу зөөлөн тэгэл ээжийнхаа үгээр л тэгэл гэрийнхээ хамаг ажлыг нугалдаг те ээжийнхээ үгэнд ороод луулаа нь болохоор шууд зогсоол үгүй гэл улам их тэр хоёрын тэмцэл ширүүсч эхэлсэн шүү дээ. Тэгээ сүүлдээ Эми чи өөрөө бүр ингээд шантраад бүр би анх удаага бууж өгсөн гэл те Орос руу аяллаар явж байхдаа хүртэл тэнцээ бүр ингээд баг гал авалцаал бүр амар болол те охин нь
шилтэй аягтай усаа авч хідэл хүмүүсийн нүдэн дээр өөрөө гүйж гарч бараг уйлал ингээл тэгэл яг өөрөө дотроо бодсон юм шиг байна тий. За би энэ хүнтэй ингэж харьцаж болохгүй юм байна. Гаднаа нөгөө нэг ингээ буул тэгээд байгаа юм шиг ирнэ цаагаараа ингээд нэг би яллуулуугаас хоёр алхмын цаана хараад байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг цаагаараа ингээд бас л хүүхдийнхаа төлөө тий. Хүүхдээ. Гэтэ яг энэ ингээл харж байхад энэ ээжийн хүмүүжлэр хичнээн дургу, хичнээн хэцүү байсан ч гэсэн тэр их нөгөө нэг ачааллыг даагаас сурцсан хүн чинь цаашдаа яг бүр яг би шилдэг ах хэвээр гэл нэг луулууч яг өөрийнхөө хүслээр теннис тоглолоо тий. Теннисний одоо яг ийм спортлоо ороод теннис тоглоод тэрэндээ амар ингээл чадахгүй ингээл 2 дугаар айранд ороод ингээл тех тусмаа өөрөө бас ингээл амар хичээгээд тэгсэр нь ээжигээ оролцоолохгүй гэдэг аахгүй тий. Тэгэхээр тэр ээж бас хитрхийх оролцсноороо тухайн одоо хүүхдээс айгүй жоохон залхсан байсан байгаа байхгүй. Тэгтээ гол суур хүмүүжил бол цаанаа яваад байгаа байхгүй тий. Тэгээд өөрөө буцаад хил рүүгээ оръё. Гэхдээ дүрмтэй та надад би бол одоо өөрийнхөө шүү гэдэг дүрм луулуу зохиодог тий. Тэгээд яг энэ үед болохоор Эми бас яг ингэсэн шүү дээ. Яг сонголтын 18 нас хүрээд тий одоо за яг жоохон том болоод ирэхэд нь өөртөнд нь сонголттойгоор ингээд тэгхстэй байна. Өсвөр наснд нь бол тэхгүй бол сонголт өгөхгүй бол хүүхдүүдэд алдах одоо эрсдэлтэй ч юм те. Луулуу бол сүлдө бүрээж байгаа яг үзэн яддаг шүү дээ. Бүр ингээд би яах гэж ийм гэрт бүлт төрсөн тань шиг ээжтэй олсондоо харамсаж гин. Би яагаад ингэх хэвээр яагаад гэдэг амар их асуултыг тавьж эхлээл тэгэл бүр ийм өстө бүр ийм хайнг болсон те. Үүдээ хаагаал чойжлал юунд ч явахгүй гэл тийм 3 дугаар хэсгээр бол нэг тиймэрхүү үйл явдал гардаг. Ээжүүд биднэрт ч гэсэн нэг нүгүүлэхэд тийм айдас байдаг тий. Одоо яг имиж нэг нүгөө битсэн байсан. Тэр нь надад маш их таалагдсан. Одоо ингээд хүүхэд маань том болоод одоо яг ийм зан характер гаргаад ирэх үед бид нар яана. Заримдаа хүүхдтэй ойлголцохгүй тэр үед яах ёстой юм бэ гэд. Одоо яг жоохондоо бол гайгүй байхгүй тий. Ид гэснийг идэл өмс гэснийг өмсөөл тэр гэснийг хийгээл явж байгаа болохоор биднэрт бол одоохондоо нэг амар асуудал гарч ирэхгүй. Тэгэл яана одоо тэгэл нэг 13 4 хүрээл яг ингээл өөдөө сөргөөцөлтөлтэй үгүй би энийг өмсгөө аль хүүхдүүдийг харж байхад яг тэгдэж штэ. Тэгэл маа найзууд хүртэл ярьдэн штэ хүүхэд нь одоо яг 13 4-т ойлгохгүй байна. Учрыг нь олохгүй байна. Одоо яг л миний хэлснээс л зөрөөд байна. Би тэг янгот үгүй гэж зөрөөл та өмнө нь одоо энийг авч өгөөл одоо нэг цамц авч өгөөл өмсгөөл өмсчдэг гэсэн бол ийм цамц өмсгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо тэгж ийн гэдэг одоо ээжүүдаа их байна. Тэнгот одоо би бож авах гэсэн утгагүй над дээр энэ асуудал тулгарна. Тухайн үед би одоо яг яах ёстой юм бол одоо яг яах бол гэдгээс бас айгүй хэмээж байгаа шүү дээ. Гэтэ нэг ийм сайхан үг гэдэг те хүн одоо ирээдүйд ямар байхаа өнөөдөр шийднэ. Өнөөдөр ямар байгааг өнгөрсөнд чинь шийдсэн байдаг гэсэн сайхан үг гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол энэ дээр одоо хүүхдтэй цаг зарцуулах тэр гайхамшгууд одоо яг үе дээр энэ ном гарснаас хойш нэлээд их сенсац тавьсан. Энэ хүүхдийн эрхийг зөрчсөн байна гэдэг шүүмжлийг маш их дагуулсан байсан. Тэгээд олон улсын маш олон хил дээр орчуулагдаж гарч орон орны ээжүүд өөрсдөнтэйгээ харьцуулж үзсэн баг тий. Тэгтэл яг өнөөдөр ямар байгааг бид нар ингээд үздэл одоо луулуу Софи хоёроо жишээ авахад одоо Харвардын их сургуулийг 3.9-тэй голчтой төгссөн байхгүй. Тэгээ энэ тухайгаа хэлэхэд яг үнэндээ ингэж төгсгöd бол надад огт төвгүй байсан гэж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ ээжийн гайхамшиг хүүхдээ ямар юмд сургасан байна, ямар дайчин болгож чадсан бэ те. Тэгээ дүүдээр нь хүртэл нөгөө нэг гардыг штэ. Кэтрин ч нөгөө ингээл хор тавдар нөгөө цусны бөөмийн те цусна өвчин тосон гута яаж тэр өвчнөтөө ялч те тэр тэмцэж чадчихна гэхэд бас л энэ бол миний эцэг гэхээс өвлүүлсэн одоо ийм хүмүүжилтэй тэмцэгч чанартай одоо тэрний ингээл эсрэг бүр ингээл өвчтэй хэрнээ оройн бас л докторийн ажиллаа бичээл ингээл амар мундаг те. Тэгэхээр яг бас хүнийг одоо ийм бага наснд нь төвчээртэй, төсвөртэй, хатуучльтай болгочвол цаашаага бас яг өөрийгөө ингээд аваад явах чадвартай болдгийм болов. Бид нар одоо би бас яг энэ номыг уншичаад өөр дөрөв дүгнэлт хийсэн байхгүй юу. Бид нар хайрлж ийн гэдэг нэрийн дор
хүүхдүүдээ юу яагаад гэдэг юм ингээд одоо хайрлаад гаднаа хайрлаад байгаа юм шиг нэ хохироогоод гэдэг юм байна. Урдуур нь орж юм хийгээл те. За бити тэгтэй миний хүү одоо те. За кино үзчихэд юм уу те. Би бол гаднаа бол хүүхдээ хайрлаад байгаа шүү дээ өөрийнхөө хувьд те. Хүний хайр гэдэг чинь тийм байд юм байна л да. Нөгөөтгөө гарын одоо нэг гэлдэ бус юм төрөгчгүй таавар нь. Гэтэ энэ бол хүүхдээ алаад байгаа байхгүй цагаараа юу ч хийж чадахгүй те. Сул доороо одоо юу гэдгийг те. Төвчээргүй нэг ойлгохт нь л ингээл өө гэл одоо очиж аваал те. Би энийг хийхгүй ядарчин гэхдээ за уунт гэдэг ч юм уу те. Энэ бол бүх юмныг одоо хүүхдээ нэг юмд ингээд тууштай зангуу те. Ингээл хайчиж болт юм байна. Хичээлээ одоо хийхгүй гэж болдгийм байна. Би ингэж болдгийм байна. Би хоол хийхгүй, би дүүгээ асрахгүй те. Ингэж болдгийм байна гэдэг юм цаагаараа суулгаад идэгийм байна. Тэгэхээр үзэл бодолтой үн зохисох хэрэгтэй байна. Энийг хийл гэсэн бол заавал хийж дуусах, хийж дуусахгүй бол хоолохгүй гэл те. Арай олохгүй. Тэрий чинь хоолгүй айгу олон цаг бүр луулууг өвчтэй тийм ингээл ядраач ч юм ингээд эрэхтэн тэр хамаагүй гэл те. Тэгэхээр их хүн бас өөрийнхөө үзэл бодолд үнэнч зогсож ээж хүүхдүүд маань бас яг одоо өөрсдийн үзэл бодолтой үнэнч төвчээртэй төсвөртэй тийм болж хүмүүжих юм байна гэдгийг бас энэ номноос айгуу сайн ойлгож авсан шүү. Тийм. Энэ дээр тэгээд нөгөө барууны ээж, дорны ээж гэд харьцуулаа бичсэн хэсэг дээр одоо амьдралд хүн бүр өөр гэсэн арга барилтай. Гэхдээ баланс гэдэг юм айгуу чухал юм байна те. Ихтүүлж болохгүй, хайрыг ихтүүлж болохгүй, халамжийг бас ихтүүлж болохгүй. Хэрвээ халамж ихтэй байвал хүүхд бас хинч биш болоод өсчих аюултай. Мөн хатуу чангыг бас трүүлээд байвал тэр хүн чинь бас буцаад хүнийг хайрлах өнгө айсгүй болчих бас аюултай. Юм шиг. Тэгэхээр баланс гэдэг юмыг л айгүй сайн барих хэрэгтэй юм шиг санагдсан. Өөрөө амар хатуу те ингээл өста нэрээ тэр гэрцтэй алаан болол гэл ярьдэн штэ гал авалцал ингээл дуусан гутаа хоёлаа тэрвэрлдээл те охиноо хайрлал цуг унтаа ч юм жоохонд нь бол би тэгдэг байсан ингээл тийм гут яг тэр ингээд яг жоохон тохируулаад байгаа хгүй те тэгэл заримдаа яг туртай минь авч өгдөг ч юм уу. Тэгэхээр яг бас эми маань бас тэр хоёрыг бас яг хатуу гэхээсээ илүү тэр бол нэг юм зарчим байсан юм шиг байна. Тэ яг хийх ёстой юмаа хийсэн бол буцаад хайр нь ирж яадаг тий. Тэгэхээр яг балансыг нас тэнцвэржүүлсэн болоод хоёр охин нь сүүл нөө энэ номноос болоод ингээл бүхэн асуудал гарсан штэ ингээл хил ам дагуулаад хүүхдийн хүчирхийлэл энэ төр гэж яхад хоёр охин нь өөртөө хэлсэнсэн штэ. Бид нэр хизээч ээжээсээ хүчирхийллийг авч байгаагүй ээжигээ одоо хайрладаг тийм гайхамшигтай ээж бол миний бит хоёрын ээж гэж өөрсдөө хүртэл ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр энэ маань бас яг тийм дарангуулал хүчирхийлэл бас биш те. Тийм байсан. Дорны ээжэд илүү ойлгож байгаа. Тийм биднэрт бол яг бас ойлгомжтой те. Барууныхан гэдэг бол яг тэгдэгтэй хүүхдээ эрхийг одоо зөрчлөө ч гэдэг юм уу. Ямар сандаа нэг Америкт ингээл явж байгаад манай зохион хүүхдтэй ингэж байгаа хгүй бид нар одоо жоохондоо энд бол хүүхдийг юусоо ингэж чанга дуугаарч загинж болохгүй те тийм хүмүүс жорлонд камергүй байдаг жорлоо орж агаад би ингээд нэг ганц хоёр цагтаг гэж аахгүй хүүхдлэг арал жорлоо орно шүү гэнхт нам болдог тийм үуч Америкийн төртөлстэй тийм чангаарч тэд нар инээж байгаа загиндаг гэж хэлж байгаа хгүй тэгэхээр чин бас энэ дорны одоо манай ээжүүд маань бас хатуу бас хаяа нэг үг хэлнэ хаяа нэг бүгсэн дээр нь зохиод авах ч юм уу тийм асуудал байдаг байгаа байхгүй. Монгол ээжүүд байгаа шүү дээ. Халан гаднаа хайрын дотроо өдр гэж ярьдаг. Бид нар ч гэсэн жоохондоо гэтээ тэгээд нэг зодлоо гэл амар зодохгүй шүү дээ хөөхий те. Манай ээж намайг нэг зохихлоор нуруулаа нэгдэг байхгүй. Яа л та. Тэрнээс өөрөөр яаж чаддгүй. Тийм хот одоо би яг хүүхдүүдэд нэг хаяа нэг уурлуулах юм бол яг энэ нуруулаа ингээд зохидог юм байлээ. Тийм хот би энэ бас яг өвлөгддөг юм биш үү? Хүүхдүүдийн хажууд хүмүүс дандаа шүмжлэлтэй ханддаг. Кино үзэж байхдаа ч гэсэн мэдээ үзэж байхдаа ч гэсэн одоо дандаа муу сөрөг мэдээлэл аваад айсвал хүмүүсийг шүмжлээд тахаар хүүхд том болохдоо өөртөөгөө ажиллах биш бусдаа ажиллах гэдэг. Гэтэл амжилт гэдэг чинь өөртөөгөө ажиллахаас эхэлдэг гэж одоо Эми Чува бас нэгэн ярилцлаган дээр дурдсан байгаа байхгүй. Өөрөөсөө алдаа хайгаад өөртөөгөө ажиллах эхэлдэг юм шиг надад санагддаг. Тэгэхээр дөрвөн хүүхдийн ээж энэ сайхан бүсгүй мэдээж өөрийн хүмүүжлийн арга барил байгаа байх хүүхдүүдтэй ер нь бол би энэ тэр миний хамгийн хатуу хандлт байсан гэдэг тийм жишээ байвал нэгийг сонирхуулаач. Тэр миний үнэхээр одоо ингээд дараа нь би ингээд сэтгэл дотор ингээд
Эми маань ч гэсэндээ сэтгэл дотроо ингээд өмөрж байгаа шүү дээ. Гэхдээ гаднаа шал өөр дүр төрх үзүүлж байгаа юм тий. Тэгээ тийм кейс одоо жишээ өөрт ч юм байсан уу? Мэдээж зөндөл байсан баг л та тий. Тийм. Яг уу хатуу гаргаж исэн. Одоо тэгэл өглөө ингээл бид нар чинь цаг минутаа уралдаал ингээл босоод цай унд нь бол тэгэнгუთ би ингээл өмнөх оройн те за хичээлээ бэлд өмсөх хувцас бэлдсэн үү тэгсэн үү окей бэлэн бүх юм бэл өглөөс л за тийм яасан гэх хайгаа болохгүй байх гэлтэй байхгүй тэгэнгуთ чинь нөө нэг хоцорч гал те тэгэл өглөө ингээл заримдаа загнаад гаргана штт орой алган хувцас бэлдээ тавьж ий гэж яхад яагаад өгн дараагүй инээтрэ гэл тэгэл загнаач ч юм ингээ гаргасны дараа өөрөө ингээ амар шаналаад үлччихдэг байхгүй за одоо ингээ өдөржингөө хичээл дээр яаж байгаа болоо урваачж байгаа болоо надад загнуулаад явсандаа болоод бусад хүүхдүүдтэй ч юм уу муухай харьцаач ч юм уу багштайгаа муухай харьцаж байгаа өөрөө амар шаналгаатай байдалд орчдөг байхгүй. Тэгэхээр яг юм сэтгэл шаналгасан юм бол зөндөөл гарна л та. Тэгэл тухайн моментд бол яалччгүй ингээл загнаал ингээл хилчиж байгаа юм чинь. Тэ яг миний хувьд гэхэлэр 4 хүүхдээ яг ингээл яасан миний хүүхдийг хин дэрлэгсэн энтер гээл та нэг тиймэрхүү юм бол асуухгүй одоо жишээ нь цэцэрлэг дээр багш нь ингээл яана өнөөдөр нэг хүүхдтэй ингэчлээ тэгээд нүрээ гэлтэй гот окей за яг тийм үстэй одоо жоох хүүхдүүд айлыг тэр гэхүү би нэг амар хүүхдүүдэд бас өмөрдөггүй чиний л буруу шүү дээ үнэхээр ингэсэн бол одоо яг тэгэл хоорондоо хов зөөгөл ирэнгүүт надаа хов бити зөө өөртөө уучраал тэр миний тэрийг өгсөнгөө энийг өгсөнгөө надаа наач хамаагүй өөртөө уучраал гэдэг ч юм уу би бас жоохон хатуу талтай шүү дээ амар тэгэж бас ингээл хэрхлүүлээл бөөцөлөд байдаггүй яагаад гэвэл дөрүүлээ ойрхон уучраас бас надад тэгэж хин нэг нь онцолч ч юм уу эсвэл дөрүүлэнгийн ингээд зэрэг ингээд амар хэрхлүүлээд ингээд цаг үнэхээр хомс байдаг. Тийм болохоор яг адилхан цагийг ингэж зарцуулаад ёстой нөгөө хэлсэн байдаг шүү дээ хинд нь илүү хайртай вэ гэх тийм би өнөөдөр өвдсөн байгаа ч чинь илүү хайртай, илүү тусламж байгаа ч чинь илүү хэрэгтэй байгаа ч чинь илүү хайртай ч гэдэг юм уу те. Яг тухайн моментод миний хэрэг хүнд нь илүү байна, тухайн хүүхдээ илүү хайрладаг ч юм уу те. Нөгөө гурван ч юм уу одоо ингээд окей, ингээд урсгалаараа ингээд зүгээр явж ивэл тэр гурыг биш нөгөөдөгт нь илүү хайр халамжаа өгдөг ч юм уу те. Тийм ахыг л айгүйх ингээд тийм л байдаг юм шиг би өөрийгөө анзаарсан ш. Гаднаас нь харахад би нэг жишээ яг энэ асуултын цаанд бодож байлаа л да. Манай баг хүү гомдлоодсон байхгүй ангийнхаа нэг хүүд гэд намайг ингээд зүгээрээ жаах цогтөг гар хүрдэг гэд тэгтэн би ерөөсөө сонсоогүй юм шиг чамд л учраагаа чам чи өөрөө яадгийн чи өөрийгөө эхлээд хар гэл. Тэгээ нэг удаа хэлээд хоёр удаа хэлээд гурав дахь удаага нөгөөдөг чинь та над тайргүй юм байна. Гэтэл би дотроо бол ингээл бодоод байгаа байхгүй юу хүүгээ минь яаж байгаа бол за одоо энэ маань яагаад ингэж багш нь харж байгаа болов тэр чинь нэг 2 жилийн өмнө бас байсан юм аа. Тэгээд энэ хүүхд одоо болчих болохгүй юм бах таа ч гэдэг юм уу те. Айгу тэгэл шаналж байгаа ч гэсэн гаднаа бол чамд л учир байгаад байна гэсэн чинь 3 дахь удаага манай хүүхд та над тайргүй байна гэсэн. Тэгэхэд амар сонирн болж байгаа юм чи энэ дотор ингэж үгүй би чамд хайртай. Гэхдээ чамд хайртай байлаа гэд те. Чамд одоо ингэж чи ингэж төгс сайн хүн одоо чиний бүх зүйл зөв гэсэн утгатай бол биш юм а гэд. Тэгэхээр тайлбарлахаар нас нь арай жоохон бага та. Тэгэл надад айгүй их гомдолжсэн. Тэр хэдэн өдрүүд надаас айгүй хэцүү байсан. Гэхдээ төвчээл гарсан л та. Тэгээ өөрөө зохицуулсан л та. Би яг чи заавал онцор гэж хэлдэггүй байхгүй. Чи заавал онцор мөр гэхгүй. Тэгэл урсгалаар нь за яах вэ те. Муу сураг мэдээж муу сурахгүй гэхдээ чи сайн хүн байх хэвээр чи бусдтай хуваалцдаг байх хэвээр чи ингээд хамгийн түрүүн чи ахын юм чи эхлээд дүүнэртэй өгөх хэвээр те чи ахын юм чи эднэрийг ингээд уйлж яхад нь чи зохицуулах хэвээр гэл айгүй их тэгдэг байхгүй. Тэнгуут энэ номыг уншсан чинь за бас шахах хэвээр юм биш үү гэдэг шахаж ээж энэ хүний чинь бас төвчээртэй одоо юмд ийм шургуу ийм дайчин болгох хэвээр байна. Баян хүний төлөө те баян бусдын төлөө ягаал өөрийгөө хаяад ээж бас болохгүй юм байна гэл ингээл бас мэдлэг жоох нэмсэн. Дэгийн маань хүүхдүүдээ сургуулаас гадна ямар секс дугууланд явуулдаг вэ? Хоёр охин маань болохоор төгөлдөр оронд явж байгаа. Тийм тэгээд 7 хоногийн 2 өдөр би сайн энэ номыг уншихтаа өөрийгөө амар чамлсан шүү. 7 хоногийн 2 өдөр 1 цагаар л хичээлдэг байхгүй нэг цаг болох гэж тэр хоёр чинь яг бас жоохон болохоор ингээл янз бүр болдог байхгүй. Энийг уншчаал тэгэл явцдаа сая сүүлийн хичээл нэг 5 дахьад ордог байхгүй. Тэгсэн чи би
яг энэ нэг цагийг үр бүтээлтэй өнгөрөө гэсэн. Хажууд нь яг өөрөө ингэ суугаад ингээл яг тэгдэг болсон. Манай баг маань болохоор одоо 3-таа учраас яг цэцэрлэгтэй. Том хүү маань болохоор хөл бөмбөг өөрөө бүр өөрийгөө тэр хөл бөмбөгийн амар мундаг тамирчин болно л гэж бодоод ах би тэгэл миний хөө Монголд те хэцүү штэ энэ төр гэл тийм надаас ингээд цахилгаан станцын утаа яагаад гарч байгаа юм бэ гэж асуудаг байхгүй. Тэгэхээр энийг ингээд гарснараа бид нэр ингээд тогтоо байна, халуустай байна те биднийг ингэж ааш те энэ чинь ажиллахгүй бол ингэн гэсэн чинь энэнийг ингэж гарахгүйгээр юм зохиож болдоггүй мүү гэж манай том хүдэгдэх байхгүй. Тэгэхээр би чийл зохион бүтээч эхэлдэ тэгвэл гэдгээс ахгүй гэсэн чинь том болоо би хэдэн сая евротой боллоо тийм бүтээн ихлэн тэр хэдэн сая евро хаасах гэсэн чинь хөл бөмбөгийн тамирчин боллоо. Тэгэл би за окей гэл яг өөрчлөгдөх байх гэлээ. Тэгээ нөө Rubik show гэж үүдэж штэ. Тэр нь бас өөрөө айгүй хоббитай. Тэгээ тэрний даваа секцэнд явж байгаа. Одоо тэгэл нэг ингэсэн л автобус энтерт явхлаараа ингээл явж идэм л. Тэгээд одоохондоо яг өөртөөх нь сонирхлын дагуу тэгэл хөгжүүлж байгаа. Тэгээд хаюулахгүй л ахын чухал юм билээ. Тэгэхгүй нөө хүүхд толгон чинь янз бүрийн юм сонирхдаг штэ. Тэр болгоныг ингээл нэг юм инэрхэл нэг юм л биш яг тууштай л яг явуулах юм чухал. За хүүхдүүдэд номтой хэд нөхөрлүүлж байна? Номтой яг нэг юу байхгүй юу? Сургууль нь яг 70 хүүхдээ өдөр болгоо нэг ном уншуулдаг байхгүй юу? Тэнгуут яг яалччгүй 70 нь унших, тэнгуут цаанаас ингээ уншаа сурчдаг юм бэлээ. Тэгэл өдөрт бол яг заавал нэг юм ном одоо бага ангийн хүүхдүүд 2 охин маань болохоор зурагтай том өсгтэй номыг бол ингээл яг хажууд сууж байгаа л уншиж өгнө. Том хүн маань болохоор алдаг оног нэг зузаан ном барьчаал тэгэл уншсан гэдэг байхгүй. Ийм хурдан үг юм. Би тэнд яриад хүүг юм. Ингээл сайхан гүйлгчтэй юм шиг байлаа. Тэ. Нөгөө нэг техникүүд гэдэг те нөгөө англи шалгалтууд ч гэсэн нөгөө скан хийх, яаж хурдан гүйлгэж унших вэ гэдэг юмнууд бас байдаг. Тэрийн аргыг л ашиглаад байт юм байна. Тэгэл заримдаа бас нэг ингээл ном уншаад өгөөч ээж гэл тэгэл нэг үлгэр уншиж өгчөөл тэгэл нөө хурдхан шиг 9 цаг болоод бүгдээ гэрлээ унтраагаал ингээл өрөөндөө ороод унтаал яг өглөө эртсдэг болохоор чи амралтын өдөр хаяа нэг номыг уншиж өгчөөл эсвэл надаа өөртөө ер нь бол сүүлийн үед бол өөртөө надаа ном их уншиж өгöd. За бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө хүүхд хүмүүжлийн талаар болон бар ээж Эми Чувагийн ертөнцөөр аялуулсан чамдаа баярлалаа. Ингээд бид Метромол ихтлгүүрийн 3 давхарт Альфа Store-оос явуулж байгаа. Манайх одоо Альфа Book Store гэсэн тийм хүүхдэд илүү их төвлөрсөн номнуудын тасгийг одоо нээгээд одоо багахан хугацаа өнгөрч байгаа. Тэгээ эндээсээ бид бэлэг бэлгийн дээд болох номоор бэлэг барих гэсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа. Ер нь бол ном бол ертөнцийг харах тал гэдэг те номноос хүн аюу их юмыг одоо сурдаг одоо номын ертөнцөөр ингэж аюу их төсөөлөн бодож тэр одоо номондоо уусан орж өөрийгөө одоо ханхуу гүнжүүд энэ те багтаа бол тэрүүгээрээ төсөөл том болох тусмаа номны маань утга агуулга одоо өргөн болж ирэхин хэрээр аюу тийм амьдрал байж болох ертөнцөөр аюу их аялуулдаг гэж би боддог дотроо. Тэгэхээр маш их баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ суугаад амтархан уншнаа. За тэгээрээ баярлалаа. Тийм тэгээд ийм гоё одоо подкастыг одоо нээж одоо хүмүүст хүргэж байгаа ийм контент хийж байгаа Гантиадаас баяр хүргэе. Улам илүү гоё номтой уулзуулаарай. Байнга үзэгч нь байх болно. Тэгээд чамдаа бас жижигхэн гар юм бэлэг. Вау баярлалаа. Манай анхны бэлэг боллоо. Тэгээд би нэлээд өндөр тавих болно. За баярлалаа.